Энэ 7 хоногт нийслэлд өрнсөн онцлог үйл явдлын мэдээллийг томилон хүргэж байна. 6 дугаар сарын 3-ны Бямб гарагт автомашингийн өдөр болох бөгөөд Улаанбаатар марафон 2023 олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээний бүртгэл 5 дугаар сарын 30-ны 17 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ жил 20 мянган ам метр талбайг зүлэгжүүлж 512 мянган цэцэг, 95 мянган бутцөөг, 2100 шилмүс мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод бут тарихаар төлөвлөлөө. Улсын драмын Эрдмийн театрын өмнөх автомашины зогсоолыг чөлөөлж талбайг төвчүүлэх ажил 7 дугаар сард дуусна. Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэдэг бөгөөд 2022 оны нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр Арман аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн 1-р сараас эхлэн нэг чигтээ болгосон бол 23 цагаас 6 цагийн хооронд буюу шөнийн цагаар тодорхой замыг эсрэг урсгалтай болгохоор болов. Улаанбаатар хотын гэр орооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн 2 дугаар шат буюу толгойд дамб даржаа дид төвийн бүтээн байгуулалт 35%-тай үргэлжилж байна. Улсын их хурлын дарга Зандан Шатар, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумья Базар нар дүүрэг хороодын засаг дарга болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчидтай уулзав. Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулах хүрээнд энэ онд 730 автобусыг 3 үе шаттайгаар оруулж ирнэ. Хотын дарга Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Тапа Мишра болон нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах байгууллагын Аз номхон далайн бүсийн захирал Марко Тосконо Риволта нартай уулзсан гамшигын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо. Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн алба хаагчид ослын дуудлагад цахилгаан скутер ашиглахаар болов. Улаанбаатар хот дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн боллоо. Улаанбаатар хотын хөгжлийн корпорац Чунчин Чианы трейдинг компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. 2 байршилд их багтаамжийн зогсоол байгуулах бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Газар хөдлөлтийн үеийн дуур алхам үзүүлэх дадлага сургуулийг Баянгол дүүрэгт зохион байгуулав. Smart Car 3.0 аппликейшны хувилбар хэрэглээнд нэвтэрч, автозам тээврийн хэрэгсэлтэй холбоотой зарим мэдээллийг цахимаар авах боломж бүрдлээ. Эдгээр олон бусад мэдээллийг Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.